Сайн бацхан намайг 14 анги сурагч А их нэмэн гэдэг. Би өнөөдөр танаас report speech буюу шууд бус ярианы хэллэгийг тайлбарлаж өгөх гэж байна. Report speech гэж юу вэ гэвэл шууд бус яриа гэдэг нь хэн нэгний хэлсэн үгийг хашилтгүйгээр өөрийн үгээр дамжуулах арга юм. Deferred speech буюу шууд яриа дээр I am happy she said хашилт хашилтныг тухайн хүний хэлсэн үгийг хуулна. Харин report speech дээр she said that she was happy хашилтгүйгээр цаг төлөв өөрчлөгдөхийг нь олдгонэ. Цагийн өөрчлөлт буюу tense break sheet буюу шууд яриа дээр бол present simple I am worked here, present conditional I am working, present perfect буюу I have finished, past simple буюу I went there, done, will, can, my. Тэгээ шууд бус яриа дээр бол past simple буюу she said she worked there, past conditional буюу he said he was working, past perfect гэвэл she said she had finished, past perfect бол he said he had gone there, хамгийн дараа нь was cold mind. Өөр өөрчлөлтүүд буюу төлөөний үгийн өөрчлөлтийг авч үзвэл I, me гэвэл he, she, him, her гэж өөрчлөлтөн. Харин цагийг илэрхийлдэг өөрчлөлтийг авбал today гэдэг үгэн дээр today гэж өөрчлөгдөж орж ирнэ. Bursting words буюу дамжуулах үгсээс нэг жишээг авч үзвэл say, tell буюу ерөнхий мэдээлэл дээр he said that гэж орж ирнэ. Мэдээлэл буюу statements гэж авбал say, that, tell нэмдэг хүний нэр нэмдэг тайд ашиглана. Нэг жишээг авч үзвэл шууд үгэн дээр I love music буюу music Tom said. Харин шууд бус үгэн дээр Tom said that he loved music гэж авнаа. Эдгээр асуултыг уншиж цэнгэлж аван ажиллаарай.